Хятадууд Монголын баялагт эзэн суух болж баялагийг зөөх замын асуудлаас бүрэн хэмжээнд шийдвэрлэлээ. Үндсэндээ Монголын өмнөд хэсгэд хэдийн зурвас руу нэвт гарсан 8 хэсэг төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Эдгээр төмөр замыг барьж байгуулах бүх зардал мөнгийг Хятадын тал 100% гаргаж монголчуудын төлөө нүнжигтэй хүмүүс мэд сэтгэгдэл төрүүлэхийг эрмэлзээд эхэллээ. Гэхдээ үүний цаана байгаа их гүрний бодлого монгол хүмүүрийн нүдэнд ил тодорхой тусч байна. Үндсэндээ Хятадууд төмөр замаа ашиглан Монголоос баялаг зөөх үндсэн бодлогоо хэрэгжүүлж байгаа. Өнөөгийн байдлаар замын үдийн ганц замаар дамжуулан Монголоос малын гаралтай бүх төрлийн түүхий эдэг зөөж чадж байна. Ахин ийм хэмжээний 8 зам ашиглалтанд ороход Монголын баялаг хормын дотор дуусах боломж мөн эндээс бүрдээд ирж байгаа. Ингээд Хятадын бодлого ил тодорхой болж эхний ээлжин зөөгдөг орд маань 5 толгой болох нь. Харин манайхны хувьд алалцж байгаа ганц асуудал нь үндсэндээ 5 толгой нүүрсийг зөөх тендер болж байна. Хятадууд ухаж гаргана, өөрсдийнхөө замыг ашиглан, өөрийнхөө орон луу зөөн, харин хинээрв гэдэг нь сонирн байгаа юм. Тэгвэл Монголынхоо баялагийг Хятадын замаар Хятад руу зөөх тендерийг авахын шатаагаар 10 сая ам долларт хүрчээд байгаа гэдгийг эксруулжууд хэлж байгаа. Зарим хүмүүсийн мэдэгдэж байгаагаар энэ талын мэдээллийг илүү наривчлан хэлж байгаа бөгөөд Монголын талын үүрэг оролцоог тодорхойлоод гаргачихсан байна. Монголчууд бол зөвхөн зөөвөрлөн, тэрэн дундаас нэр бүхийн нэг эсвэл хоёр компани толгой хэмжээний ашиг хүртэн, бусд нь ямар ч тусгалгүй байж өнөөх нийтийн эрх ашиг энэ төр гэдэг нь хийх хоосон үлгэр болохоор болж байна. Ийм байдлаар эх орныхоо баялагийг хамгаалах ус зөөх ажлын төлөө хоорондоо тэмцэлдэж, зарим нь бүр нудраг зөрүүлэх дээрээс тулаад байгаа болтой юм а. Харин Хятадуудын хувьд хүргэлтийн үйлчилгээнд хангалттай урамшуулалтаа гэж хошгируулсан болтой юм. Монголчууд бид дэлхийн нийтийн өмнө томоохоноор яригдах их хүрийг өмнөх төрийн тэргүүнийхээ буйнаар дарж байсан түүхтэй. Өөртөө хүн ойддоггүй гэж ярих дуртай хэрнээ яг үнэндээ тэр үг шигэ байж чаддаггүй. Өөр тавихтаа дуртай хүмүүсээр төрийн эрх барих дээд байгууллага бид бүрдүүлсэн болтой юм а. Өнөөдөр монголчууд бид ахяал хэдэн жилийн өмнөх шигэ их хүрэнд баригдсан байхад гайхаад байх зүйлгүй болж байна. Эрхэм төрийн түшээд их хурл засгийн газрын гишүүд маань энд тэндээс яасан ч их хүрзээд авдгийг, ямар ч хэрэггүй юм дүрдгийн бүр гайхалтай. Азийн хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй зээл, Дэлхийн банкнаас хөгжлийн зээл, олон улсын валютын сан, мянганы сорилын сан гэд Монгол зээл аваагүй газар гэж дэлхийд байхгүй боллоо. Энэ бүгдийг эргүүлж төлнө гэдгийг л мэддэггүй юм шиг царайлдаг нь гайхалтай юм. Зээл авахар болсныгоо гавьяа байгуулсан мэтээр ярих, өрөнд оруулж байгаагаа аварч байгаа мэтээр рекламдах, эрхэм сангийн сайд баяр цогт гэдэг нөхөр бол үнэндээ энэ төрлийн ажлаар мэрэгч чинь дөө. Саард ордондоо хүртэл нэртэй болсон сайд хаанаас ч байсан ямар ч зээлийг аваад ирч чаддгийн хэмээн магтуулах болж, гэхдээ энэ үнэндээ багтам сайхан гавьяа юу эсвэл Монголын ирээдүйг хямруулж байгаа үйлдэл үү гэдгийг л бодох хэрэгтэй байгаа юм. Өнөөдөр Монгол улсын гадаад өрх хэр хэмжээний байдгийг ард түмэн нь мэдэхгүй, хизээ яаж төлөхийг төрийн түшээд нь мэдэхгүй, зөвхөн зээл олж ирэхэд том ажил зээл бүтээснийг гавьяа гэж бодсоор л өдөр өнгөрөөж байна. Одоо их сурвалжууд манай улс их хүрийг 6 нуглах хэмжээтэй тэнцэх хэмжээний өртөө болчлоо. Энэ нь зөвхөн засгийн газрын төвшөнд биш, эх орон газар нутаг төр засгаа хүртэл барьцаалж угаад авсан хэсэг хувь хүмүүсийн зээл хүртэл багтаж байна гэдгийг хэлэх болоод байгаа юм. Ийм байдлаар бол монголчууд бид их өртөө орон болоход дахиад ойрхон болчих шиг боллоо. Сүүлийн үед мэргэжлийн байгууллагууд шинжээчд нийслэл хамаатар хотын иргэд оршин суугчид химийн бодисоор хордож байгаа талаар асуудлыг хүндэх болж байгаа. Энэ байдал удаан үргэлжилвэл нийслэлчүүд хонгорын араас орохтож бэлэн байна гэдгийг үндэслэл нотлогоотойгоор танилцуулах болоод байна. Гэхдээ нийслэлийн иргэд энэ удаад мөнгөн усаар биш харин химийн олон нэр төрлийн бодисоор хордож эхэлсэн гэдгийг хэлж байгаа юм. Нийслэлчүүд маань ундны их үүсвэр болсон туулгалоо хордуулснаар ийм байдалд хүрч байгаа ч туулгал үндсэндээ зөвшөөрөгдөх хэмжээнээс 5 дахин илүү хэмжээнд бохирдсон гэдгийг хэлж байгаа. Харин ийм байдалд хүргэсэн хүмүүс нь мөн л урд хөршийн урилгагүй цаашид хэлэхэд буруутгааргүй болчихжээ. Үндсэндээ хан улс дүүргийн нутаг дэвсгэрт Хятадын хөрөнгө оруулалттай арьс шир боловсруулах үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулж хяналтгүй олон нэр төрлийн химийн бодис ашигладаг болох нь тогтооглоо. Тэдгээр газруудаас гарч байгаа хаягдлыг цэвэрлэж байх ёстой. Харьгаа цэвэрлэх байгууламж хүчин чадлаараа ажиллагаа байж түүнд дагуулгадах химийн хорт бодисын хэмжээ байх ёстой хэмжээнээс 4 дахин их болсон гинэ. Мэдээж харьгаа цэвэрлэх байгууламж арьс ширний үйлдвэрүүдийн хаягдлыг цэвэрлэж чадахгүй, шууд туул голд нийлүүлж байгаа нь өнөөх загас жарааха амиа хорлоод байдгийн гол шалтгаан нь болоод ирж байна. Өнөөдөр зөвхөн өнгөцгөн хэмжээнд хөндөгдөж байгаа энэ асуудал цаашдаа нийслэлчүүдийн ирээдүйд занл хийлж байна гэдгийг бодох хэрэгтэй болоод байна. Эхний ээлжинд харьгаа цэвэрлэх байгууламжийг бүрэн хүчээр нь ажилуулах асуудлыг авч үзэн судлах хэрэгтэй болж байна. Ингээд үнэхээр болдоггүй бол Хятадын тэр олон арьс шир боловсруулдаг үйлдвэрүүдийг байлгаад байхыг хэрэгтэй мө үгүй юу гэдгийг л бодох хэрэгтэй болоод байна. Үннийг хэлэхэд тэндээс орж ирж байгаа татвар ашиг гээд байх юм байхгүй. Тэгэхээр ийм газрууд байж нийслэлийг хордуулаад байхын шаардлага байна уу?
Маханд орсноос хойш монголчууд бараг зэрлэг шиг дээрээ тулж байх шиг байна дөө. Мэдээж өдрийн 3,000 төгрөгийн орлоготой өрхөөл 6,000 төгрөгийн үнэтэй хоньны мах худалдаж авч чадахгүй нь ойлгомжтой. Махаар голчлон хоол хийдэг хуушур буусны гуан зуудаж хонь үхрийн махаар хоолоо хийж үйлчлүүлэгчтэй тансаглуулдгаа гэвэл бас л худалдаа юм. Харин энэний нөгөө талд нь ямар асуудал байна вэ гэхээр зэрэг нийслэлийн хэмжээнд байсан золбон ноход илэрхий цөөрж ирж байгаа. Дээрээс нь тагтаа шуу бараг үзэгдэхэ болсон явдал болж байна. Эндээс л асуудал босч ирээд байгаа юм. Өнөөдөр нийслэлийн иргэд маань тэр дундаа өдөр орой гуанц цайны газрын хідэн бууз хуушураар өнгөрөөдөг босууд маань юуны мах идээд байна вэ гэдэг асуудлыг л хүндэх хэрэгтэй боллоо. Нохоо шулж байгаад баригдлаа гэх. Нохоо мах ачиж явсан автомашиныг саадууллаа гэх. Энэ юусоо замбраа галтцсан хяналтгүй болсон тийм байдалд хүрсэн юм шүү тамина. Нохоо шулж нохооны мах ачиж яваа хүмүүс бол өөрсдөө идэх гээгүй гэдэг нь ойлгомжтой юм. Мэдээж хямдхүүнээр нийтийн хоолны газруудад шахаж таарна. Тэрнийг нь харин нийслэлийн хэрэглэгчид та бидэд зоогддог болж таарах нь. Монголчууд бидний хүнд ноогдох мал сүргийн тоогоор дэлхийд тэргүүлдэг хэрнээ ийм эмгэнэлтэй ийм хөгийн байдалд орсныг бол эрх баригчдаас л асуух хэрэгтэй байгаа юм. Махны үнийг буулгах мастер төлөвлөгөөний яасан байхгүй. Малын үнийг тогтвортой барина гэсэн яасан бас л байхгүй. Одоо мал ихтэй монголчууд нохоо иддэг болцсон юм бол мал Монголд хэрэгтэй юм уу гэдгийг л асуучмаар санагдаад байгаа юм. Нөгөө талд нь яг ийм л асуудалд хараа хяналтаа тавьж ийм асуудлаас сэргийлж байх ёстой өнөөх мэрэгжлийн хяналт хууль хүчний байгууллага энэ төр чинь хайцсан юм бэ. Ийм байдлаар бол малчин монголчууд нохоо мах идчихдэнгүүд болцоход ойрхон болцсон юм шүү тамина.